чухал иргэдэд хэрэгтэй байгаа нь татварын хууль гэдэг ч юм уу, аж ахуйн нэгжүүдэд дэмжиж байгаа хууль гэдэг ч юм уу. Энэ хуулиуд орж ирсэнгүй гэдэг зүйлийг бас ярьж штэ. Тэгэхээр та ер нь юу гэж дүгнэж байна намрын чуулган? Яг тэ унаасаа энэ намрын чуулган чинь өөрийнх нь гол асуудлууд бол улсын төсвийн баталдаг хууль штэ. Юу чуулган штэ. Тийм учраас бол нурж бас улсын төсөв батлагдсан. За гэлээхэд улсын төсөв батлагдахад бол бас нэлээд тодорхой том эрсдлүүд бол байсан. Ягаад бол одоо ингээд манай экспортын бүтээгдэхүүнүүдийн гол үн нүүрс чинь ингээд үндсэндээ үнүүд нь унтсан. Төсвийн талдагдал буюу одоо үндсэндээ нийт төсвийн чинь одоо бид нар чинь энэ жил бараг 2.2 их найдын алдагталтай батллаа шүү дээ. Тэгэхээр ингээд тэр орлогыг одоо яаж нөхөх вэ гэдэг бол их том эрсдэл. Нөгөө талаасаа бол одоо багш нар маань ажил хаялт хийсэн. Эрүүл мэндийн салбарын хүмүүс тодорхой ажил хаялт хийсэн. За ингээд энэ яг эрүүл мэнд боловсролын салбарынхны одоо цалингийн нэмэгдлэх чинь бараг үндсэндээ 1.2 их найдал очиж байгаа. Тэрийг одоо ямар их үүсвэрээр нөхөх вэ гэдэг асуудал бас нэлээд ярьж нэлээд хилцүүлгүүд хийгдлээ тий. Тэгээ ямар ч байсан нэг юм давуу тал нь бол ямар ч байсан цаг хугацаанд төсөө баталсан. За гэхдээ мэдээж одоо юу гэдгийг улсын хурлын дарга өөрчлөгдсөн, улсын хурлын дарга өөрчлөгдсөнтэй холбоотой одоо засгийн газар шинээр энэ хавар чинь огцорлоо шүү дээ. Шинэ засгийн газар байгуулагдсан. Тэ холбогдуулж улсын хурлын бүтэц зохион байгуулалт, засгийн газрын шинэ бүтэц зохион байгуулалт, за Монгол банкны одоо удирдлагуудын хугацаа дуусч байгаа гэдэг нэлээд иргэд талаас харуул нэлээд олон дандаа томилгоо ярьсан юм шиг, алуун тушаал сандал ширээний хэрэглээсэн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ ямар ч байсан хугацаанд хуулийнхаа хүрээнд бол төсөө баталсан. За дахиад дээрэс нь бол яг нэг давуу тал нь одоо хонглын үзүүрт гэрэл харагдаж байгаа давуу тал нь бол энэ баялаг бүтээгдэхчдийг дэмжих багц хуулиудыг ямар ч байсан улсын хурлын намрын чуулганаар өргөн барьлаа шүү дээ. Тэгээ одоо эдийн засгийн эрхчлэлийн тухай хуулийг хэлцгэсгийн өнөөдөр шийдэж байна. За мөн татварын багц хуулийн одоо үзэл баримтлалуудыг бас намын бүлгүүдээр ингээд хэлцүүлээд явж байна. За ингээд нөгөө яг төрийн өмчийн энэ одоо тухай хууль төрийн өмчийг одоо тодорхой хөвчлөх одоо энэ хувийн хвшлийн эрхчлэлийг хангах төрийн одоо төрийн бизнес хийж байгаа одоо үйл ажиллагааг хязгаарлах. За мөн одоо хувийн компаниудын болон төрийн компаниудын дампуурлын тухай хууль буюу энэ төлбөрийн чадвар хөдлөлтийн тухай хууль гэдэг энэ хуулиуд чинь багцрахаараа нэг одоо баялаг бүтээгдэхчдийг дэмжих хууль болж байгаа байхгүй. Гэхдээ би нэг зүйл дээр бол байр суурь илэрхийлэхэд энэ хууль тунхаглын шинжтэй хууль байж болохгүй. Асуудлуудыг шийдсэн. Өнөөдөр яг аж ахуйн нэгж баялаг бүтээгчдийн нуруунд дээр тулдамжаад байгаа яг тэр энэ татварын ачааллууд тийм ээ нийгмийн даатгалын шимтгэлээс авахлаад энэ тогтолцооны асуудлуудыг шийдсэн ийм эрх зүйн шинжилгүүд байх ёстой л гэж би харж байгаа шүү дээ тийм. Намын дотор бас хагарал нэлээд удаан бас байнгын ороод эрт чуулганы эрт гэдэг чинь энэ зүйлүүдэд бас нэлээд нөлөөлж зарим одоо байнгын ороод бол ерөөсөө огт хуралдахгүй ийм асуудлууд бас байлаа шүү дээ. Тийм цаг хугацаа алдсан асуудлууд байгаа. Намын одоо Монгол Улсын намын дотоод зөрчил байсан үгүй байсан энийг одоо нууц хаагаад явах уу тийм. Гэхдээ одоо эн чинь бүх юм тоглоомын дүрмээр байх дүрмээр явах хэрэгтэй. Тэгээд Монгол Улсын нам одоо намынхаа их хурлыг хийгээд намынхаа удирдлагыг одоо намын дараагаа сонгоод тийм. За энийхээ дагуу одоо намын бүтэц зохион байгуулалт за мэдээж ирэх барьж байгаа нам юм чинь энэний дагуу мэдээж улсын хурал за тэгээд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн төлөөлөлт оруулах нь тодорхой шүү дээ. Тэгээд энэ зүйлээ хэлцлээ гэж харж байна шүү дээ.